자. 사이도 못 끊는. 자, TV 산다. 자, 저도 있죠. 힘을 얻었죠. 자, 생각한 거. 자. 자, 자, 이시소. 생각한. 자, 이시소. 자, 아스카 생각. 이시소 читал, 땡겨 저러고. За, зуны тэргүүн сарын хуучдын энэ бэлэгт сайн өдөр бид нар нэг сургууль төгсөж, эрдмийн морхож, мэрэгжил эзэмшснээр 50 жилийнхээ нүрийг үзэж байгаа нэг сайхан хамт олонны тухай үзүүлж өгүүлэх гэж байгаа нэвтрүүлэгт би оршил хэлэх юм. Одоо хүндтэй гэх юм уу? Одоо бараг надад хатсан гэмээр ийм үйл явдал ажлыг би гүйцэтгэх гэж байна. Юу гэвэл би одоо Монголын циркэд үнэн сэтгэлээсээ дуртай, хайртай, жоохон хөөхд байхын цирк үзэх дуртай, хөдөө хаавсан баялагын циркийн байгаад очиж байгаа гэхэд тэр очисон газар болгонд бараг сум болгонд дагаж явж тоглолт үздэг юм хөөхд байлаа. Цирк өөрөө нэгэн биеийн хүч чадал, эрч хүч, зориг, цог золбоо, ухааныг тэг шаруулж чаддаг юм орлого учраас би одоо өөрийн мэдлэгийн хувьд татагдсан юм болоо да гэж ингэж боддгийг. Тэгээд сургуулаа төгсөөд Монголын радио, Монголын үндэсний телевизэд ажилд орсон аниж гэсэн циркээсээ холдоогүй. Одоо манай нутгийн гайхамшигтай алиалагч Төлөөгөөний Латип намайг үргэлж дууддаг, цирктээр очиж хэдүүлээ. Цээ Латип сандаг ах бидгээд ярьж хөрд суудаг, бас 100 татдаг юм л байлаа. Энэний хажуугаар 1976 онд дотоодод Арднаа улирын нэрмжит циркийн сургуулийг мөн Москвад циркийн дунд сургуулийг төгсөж ирсэн нэг төгсөлтийн нэг үе тэнгийн сайхан найзуудын найзаж ханилж эхэлсэндээ тэр төгсөлтийн дотроос дондгийн зоригт гэж гайхалтай сайхан найз маань намайг энэ циркийн орлогот орлох сэтгэлийн маань улам уруу татаж бүр гүн гүнзгий татан оруулсан гэж хэлж болно. 1976 онд одоо нефталиалагч зөвлөлтийн нефталиалагч зөвлөлтийн циркийн нефталиалагч Румянцев дээр циркийн дунд сургуулийг 22 монгол залуу төгсөөд Монголын циркийн орлогот орж ирсэн нь циркийн хөгжилд нэгэн шин давлгаа, нэгэн шин өсрөлт, магадгүй хөгжил дэвшлийн нэгэн мөрний хүчин өргөлцөх их үйл хэрэг болж хөгжил дэвшин одоо мандсан гэж хэлж болно. Энэ их үйл хэргийг энэ одоо циркийн жүжигчин залуучууд маань 50 жилийн турш нэр төртэй алдар гавьяатай өргөлцөж явнаа. Энэ 22 сайхан залуугийн төгсч ирсэн он жилүүдэд магадгүй цирк шин төрлүүдээр, шин трюкүүдээр, шин циркийн дээд амжилтуудаар одоо баяжсан, түүхийг бичилсэн, алтан үсгээр тэмдэглэгдэх их амжилтууд бий болсон гэдэгтээ олон хүн санал нийлнэ гэж бодож байна. Монголын цирк бол Монголын одоо урлагийн бүх байгууллагуудын дотроос эх орноо гадаадад түүний дотор бүр 3 дахь ертөнцид сортолж хэлэхэд асар том өрөг гүйцэтгсэн ийм урлаг гэж хэлж болно. Энэний тод жишээ нь одоо дэлхийн циркийн том олимп наадмууд одоо жишээ нь нарны циркч байдаг юм уу? Монте-Карлогийн дэлхийн циркийн олимпчид юм уу? Залуу циркчдийн уралдаан тэмцээс байнга алтан гарсан, хөлөн хөрөл авсан, алтан алиалагч, мөнгө алиалагч ийм цолуудыг авчирж байсан нь яг л энэ 22 удаа төгсч ирсэн мон дотоодын циркийн сургуулийн 76 төгссөн залуучуудын ихэнх нь энэ гавьяанд оногдно. Энэ одоо алдар гавьяаны энэ рекордуудын эзэн гэдэгт би эргэлздэг юм аа. За тэгээд циркийн тэр гайхалтай сайхан он жилүүдэд за тэгээд эдгээр он жилүүдэд бас цирк маань Мандан Бадар сайхан хөгжлийн зэрэгцээ зах зээлийн давлгаа шуурганд өртөж нэг хэсэг үүд хаалгаа барих төгсөн. Ер нь урлагийн томоохон олон байгууллагууд үүд хаалгаа барих төгөж хүүхд залуучуудын театр мэтийн зарим байгууллага хаалгаа барихад цирк маань тэсчүүлсэн. Яа тэсчүүлсэн гэхээр зэрэг тэр гадаад дотоодод явдаг циркчдийн өөрийнх нь халуун сэтгэл тэр циркээ хүссэн чин сэтгэл циркийг хүлээж авч үздэг хүмүүсийн хүсэл мөрөөдлийн үндсэн дээр цирк маань тэсчүүлсэн. Энэ тухайд бол яг энэ сургуулийг төгсч ирсэн 22 хүний нэг
Батманхан цирк гэж ийм сайхан ном бичсэн байгаа. Энэ номон дотор одоо циркийн замналтай он жилүүдээр мандаж хөдөлт бадарч байсан үйл явдалтай он жилүүд мөн одоо бууранд дороодч явсан он жилүүд сэргэн мандахын үүдэн үлзий босгон нэгдэж байгаа он жилүүд тусгагдсан гэдэгт би хэрэгэлцэхгүй байна. Гарчгаж үзсэн юм аа. Тий. За тэгээд Зоригийн хоёр маань бас энэ хувьчлалын он жилүүдэд сонин дээрч одоо ярилцлага өгчл сачаа интер бичил байла. За мөн одоо цирка яаж аврах уу гэдэг тухайд циркийн бас үүх төвхийн тухайд бас ийм 2 цуврал ном бичсэн. За 3 дахь цуврал нэмэ. Номоо хувьчлалын дараах 17 жил гэж ийм отхон цувралын бичсэн ийм 3 бот ном байж байдаг юм аа. Гэгчлэнгээр маш олон зүйлийг ярьж болно. Одоо нөхдөдөө ярих хөөрөх энэ уулзалтын үйл ажиллагааны ерөнхий нэг удирдлагыг одоо юу гэдгийг Зоригийнхаа цолцоор цирк судлаач гэх юм уу циркэд хайртай хүний хавьд хэлээд та нөхдөдөө одоо уулзалт яриагаа өргөжлөж халуунууд нь сайхан мөхнээ хэлнэ гэдэгт итгэж байна. Батманх маань одоо бас өдгөө бидний дунд байгаа амар амгалангийн оронд оршиж байгаа сайхан нөхдөнд орсож халуунууд нь яриа хөрөөрнүүлнэ гэдэгт би эргэлзэхгүй байна. Одоо хүүхдүүдтэй та нартаа ярих боломжийг олгоё. Ингээд би яриагаа төгсгöy доо. Үүх төгс сөхвөл одоо жишээ нь 1940 онд Александр Маркянович Волошины удирдлагын дор Монголын циркийг Арднавазар Нацаг Хомбо гэж 3 хүн үндэслсэн байдаг бол Монголын циркээс даруй одоо 40-50 жилийн дараа Бурятын циркийг үндэслсэн Борхуу гэж энэ төгсөлтийн сайхан залууг дурсан хэлэх ёстой. За мөн Энхбаатар, түүнчлэн Сэлэнгэ нар мөн Бурятын театрт ажиллаж улмаар энэ циркийг хөл дээр нь босгож өдгөөгийн өндөрлөлт хүргэхэд нь бас Эрдэм ухаанаа дайчлан зүтгэлдсэн гавьяатай гэдэг энэ амсыг би хэлмээр санагдж байна. Манай зөвсөлтийн бүгдөө одоо яг л 76 он төгссөн яг хэвээрээ байна. Гоё байна. За бид нар төгсөд одоо 50 жил өнгөрцөн бай. Энэ 50 жил өнгөрөхөд бид нар 20 жилийн эсрэг 30 жилээ, 40 жилээ бүгдийн салаад 50 жилээ уудаж байгаадаа их баяртай байна. Би манежинд бол 39 жил гүйцсэн байна. Нэг үйдсэн чинь цаг хугацаа гэж ямар хурдан байдгийг бол ерөөсөө мэддэхгүй л өнгөрсөн байна да. Бүгдээрээ сайхан байна. За өөр. Биш бүгийн амралтанд байгаа гэсэн шүү. Тэрийг хэлээ. Манай булган амралтанд байгаа. Одоо эх 7 хоногт ирнэ. Мөжи бас хөдөө яваа эх 7 хоногт ирнэ. За ингээд энэ сайхан өдөр 50 жилийн өмнө одоо 22 залуучууд галзуурын ямд гараа хийх усгүй залуучууд төгсөө циркийн хүчийг сэлбэж байсан. Тэрээс хойш 50 жил өнгөрсөн байна. 50 жилийн дараа ингээд эргээд ууцхад үнэхээр гоё бүх дурсамж зэрэгсэн ийм сайхан үйл явдал болж байна. Ингээд та бүхэндээ 50 жилийн баярын мэндийг хүргэе. Гоё байна. Ажлын амжилт, уран бүтээлийн амжилт, эрүүдийг сайн сайхан өсгөё. Баярлалаа. За бид нар циркийн сургууль төгсөө 50 жил боллоо. Цаг хугацаа ч юм түүн өнгөрч байна. Та бүгдээ одоо 50 жилийн баярын мэндийг хүргэе. Ингээд цоо. За ангийнхандаа бүгдээрэнд нь эрүүл энх сайн сайхныг хүсье. Баяртай байна. Гэж саяхан л хүүхдүүд байсан. Одоо тэгш өвөө юм байна. Яасан ч хурдан байдгийг. За цөмийнх нь эрүүл мэндийг урдуудаа наслан л. За бүгдээрээ дахиад 10 жилийн дараа бас 60 жилээрээ уулзах өрөөр дэвшүүлье. Өшөө залуу байна. За. Яа, юу яа. Арваа очоо энэ очоо
компьютер харагдаад байсан. Тэгээ яах юм бэ? Надад хоёр оны гохон жосоо бит харагдаад байсан. Надад нэг үйл явдлаа байн бодод биш манежмент санаж байгаа. Нэг бэлтгэлийн дараагаар энэ хэдийгээ барилдуулаад Тийм шүү. Дандаа хөлсөнд гоожчихсан тийм бөө шалтгаан юм уу талигаж түмээ 14 дугаар үйл явж ирсэн. Тий, 15 сургалтаа өвдөжчихсэн тий. хамгийн хинээс тийм. Яаж харсан тэр залуугийн тэр хүүхэд төрхөнд харагдаад байгаа байхгүй юу? Харин тийм. Эмээгээр харъя гэдэг ах чи тунгалгыг эмээгээр харъя гэдэг ах зүггүй богонд байсан гэдэг. Белорусский валцад руу шөнө нэг болж байгаа. Богөө. 14 цагаас Авалцсан сайхан байна. Болгоно. Найз нутагтаа ичгээд уугтаа гараад зүрхээ өрчөд явж байгаа. Надад ортой шүү. Одоо наадтай харуулна шүү. Биш шүү. юу хаалгаж байна? Харин байхгүй. Одоо хайгаа тэмцээд байна. Бид бол Монгол улсын циркийн хөгжилд шин давалгаа, шин эрчийг нэмсэн. Тэр эрчийг бол манай 22 залуучууд мөн дотоодд төгссөн хэсэг нөхдүүдтэйгээ хамт дэгэн үе болж Монголын циркийн хөгжлийг нуруунд дээр авч явсан түүгээрээ бид бахархдаг. Өнөөдөр бид тэд маань цуглаад 50 жилийн өмнөх хүүхэд насныхаа дурсамжийг ярьж, хөөрч, бивнээ шоолж, хөгжилд суух мөн их сайхан л байна. Нас эдий дал шахсан ч гэсэн бидний сэтгэл, бидний бодол 20 настай байгаа юм шиг л байна энэ өдрүүдэд. Өнөөдөр бидэнтэй хамт зарим нэг маань байхгүй ертөнцийн мөнх усыг үзүүлээд биднийг орхиож явсан. Тэдийгээ бид нар бол дурсан санаж нүдэндээ тэр заахан залуу сайхан насыг нь гоо үзэсгэлэнгийн хөдөлгөөний инээдийн тусаж ирсэн нулимсийн бүгдийг нь бол дурсан санаж байгаа. Батсүх, борхуу, бата, оюун жаргал, цэцгээ, төмөн дэлгээр, нацаг дорж, төмөр баатар нарыгаа бид үүр дурсаж явна. Тэднэрээ маань бидэнтэй хамт бүтээсэн циркийн бүтээлүүд өнөөдөр бол хүртэл циркийн менежмент тоглож байгаад бас бархалтай байдаг. Бид зөвхөн циркчд байгаагүй, зөвхөн жүжигчд байгаагүй. Бид дараа үеийн сурган хүмүүжүүлсэн, дараа үеэ энэ циркийн урлагтад дурлуулсан ийм бүтээлч залуучууд байгаа. Биднийг үл өнөөдөр төр засагч өндрөөр үнэлдэг, хамт ажилдаг, хамт олон маань тэр дараа үеийнх маань биднийг хүндэтгэн ахаа ихчээ гэж явдаг. Үүгээрээ бид бахархдаг. Циркийн урлагаар бид нэр амьдэрсэн, циркийн урлаг биднийг амьдралд минь хөтлж оруулсан, бид нэр сайхан амьдарч байна. Бид циркчин байснараа бахархаж явдаг. Я люблю тебя,